За сайн байцгаана уу манайхаа. Шинэ бичлэгтэй давтай морил. За тэгээд та нар харж байгаачлан би одоо миний эмээгийн цүнхэнд юу байгааг бүгдээр одоо харах болно. Тэгээд манай эмээ ер нь бол бас нэг их юм бас цүнхэндээ хийгээд идэггүй. Зүгээр нэг хэрэгтэй идэв юм ал хийгээд аваад явцдаг. За тэгээд би эмээхаа цүнхэн дотор бас юу байгааг маш их сонирхож байна. За тийм болохоор бичлэг шууд эхэлцгээе. За гаднаас бол ингэж харагдаж байна. Манай эмээ бол зүгээр юм simple цүнх ер нь бол үрдэг. Тэгээ ер нь бол цүнхэн жижигхэн болохоор тэгээд угаасаа доторхон жоохон хөглөрсөн дотроос бол ингэж харагдаж байна. За одоо шууд юунаас нь эхлэе. Манай эмээгийн утас iPhone 17 байна. Дараа нь түрүүвч гарч ирж байна. Түрүүвч. Маш дэжгүй улаан өнгөтэй шүү. Би ерөөсөө эмээгийн цүнхийг ерөөсөө усгаж үзэж байгаагүй. Одоо ингэж ухаж байгаа байхгүй юу? За би одоо солонгос байгаа штэ. Тэгээ эмээ над дээр ингэж хүрээд ирсэн. Тийм болохоор мэдээж пассворд угаасаа цүнхэндээ авч явна. Тэгээд угаасаа дэлгүүр орж мороод ямар нэг юм худалдаж аваад пассвортоо үзүүлэх юм бол tax free гэд одоо 10% буцаан олголт өгдөг байхгүй юу? Тийм болохоор угаасаа пассворттой юм. Тэгээд би ч гэсэн угаасаа пассворттой юм бол бас зүгээр. За дараа нь сармусны будаг mascara. Эмээ ер нь бол жоохон нүрэ боддог. Clean girl makeup. Дараа нь сармусны дэрвэлэгч гарч ирж байна. Амны үнэр дарагч. Дараа нь штэ урууллын будаг гарч ирж байна. Энэ урууллын будаг бүгд ямар өнгөтэй гэдгийг харцгаая. Дуусчиж дуртай өнгө юм шиг байна. Дараа нь нүдний тусаагаар гарч ирж байна. За. Дараа нь юу гарч ирж байна? Энэ юу юм бол? Дахиад lip gloss. Oh my god. Ямар гоё. Та нар харж байгаачлан би шинэ мик авсан. Ийм уруулын будаг байна. Ихтэй ямар гоё өнгөтэй. Дараа нь Оливия онгоос авсан уруулын будаг байна. Эмээ бас гоё уруулын будаг авсан байна. Дараа нь юу юм бол blush. Blush байна. Юу байна? Пудр юм шиг байна. Юу гэдгийг пудрийг чинь англиар foundation чинь нэг крем бицтэй. Тэг cushion. Нүдний шил. Харааны шил.
Харааны шил. Дараа нь хамгийн сүүлд үнэртэй ус гарч ирж байна. Хамгийн сүүлд үнэртэй ус. Miss Dior-ийн харагдаж байна уу? Энэ бараг дуусч байна. Тэгэхээр имээ дуртай байна гэсэн үг. За нэг иймэрхүү байна. Тэгээд бүгдээрээ дахиад нэг гоё бас харъя. Тэгээд цүнхрүүнд буцаагаад юмнуудын хийнгээ харъя. Төрөвч гоё улаан өнгийн төрөвч гарч ирж байна. За. Тэгээд имээ энийг болохоор Uniqlo-гоос авсан. Хэдээр авлаа? 40,000 вон. 40,000 воноор авсан байх. Энэ бол тэр хавцал байсан. Дараа нь уруулын будаг харж байгаачлан энэ уруулын будаг Olivia Young байсан. Имээ таал харж агаад өөрөө сонгож авсан байгаа. Next is сормос дэргэглэгч. Pink сормос дэргэглэгч байна. Мөртөөс имэгийн утас iPhone 17 Pro Max лөө Pro. Тэгээд амны үнэр гаргач. Password cushion дараа нь blush lip gloss. Одоо энэ амар гоё санагдаж байгаа. ASMR. Яа дуурахгүй. Тийм уруулын бодог. За би энийг хаанаас авсныг нь сайн мэдэхгүй байна заяа. Ямар тач дэлгүүрээс авсан байж таараа. Тэгээ энэ болохоор эмээгийн хамгийн дуртай уруулын бодог юм шиг байна. Наадаа бүр дууссан. Ийм уруулын бодог байна. Дараа нь нүдний тусаагаар эмээгийн нүд жоохон хуурайчих гадайдаг болохоор эмээ нүдний тусаагаар тусгаж нүдээ чийгшүүлдэг. Mascara хамгийн сүүлд харааны шил. Мэдээж настай хүн байна да. Харааны шил. Зүүн. Of course. За ингээ эмээгийн цүнх ингээ боллоо. Бичлэг дуустал үзсэн баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр зур бай.